Японы эвгүй 8 аимшигын түүх. Акаманто. Акаманто нь улаан нүмер гэсэн утгатай үг. Мөн аой манто, акай ками, акай хантен, акай чанчако гэх мэтэр олон нэрээр яригддаг. Эдгээр нэрнүүд бүгд л улаан, цэнхэр өнгө болон цаас, нүмер зэрэг үгтэй холбоотой. Тэгэхээр ингэж төсөөлөд үз. Гинэт таныг эдэс эвгөрхөж та сургуулийн ариун цэврийн өрөөрөөг байна. Гэтэл генетик нь та тэнд ямар ч ариун цэврийн цаас байхгүйг харна. Харин энэ үед Акаманто гарч ирэн улаан эсвэл цэнхэр цаасны алийг нь сонгох вэ гэж асууна. Хэрв та улаан цаасыг сонгол тэр таны нурууг өвчнө. Энэ нь яг л түүнийг шиг улаан нүмерэг өмссөн мэт болж байгаа хэрэг. Хэрв цэнхэр цаасыг сонгвол тэр таны нүрийг хөх ирээн болтол боомлно. Гэхдээ өөр цаас сонгохоор шийдэж ухаалаг алхам хийлээ гэж бодсон хохирогчд ч мөн аимшигтай зүйлийг туулдаг. Жишээ нь шарыг сонгол тэр хохирогчийн нүрийг суул дууранд дүрч живүүлдэг байна. 2. Бүрүү. Энэ бол хүний айдсаар хоололдог сүнс юм. Тиймээс ч хүний айж буй дуу чимээнээс үүдэн энэ нэрийг авсан байна. Хин нэгэн хулчгар зан гаргаж, тулаанаас зогтож, орхиж явхад гарч ирдэг. Хүнийг айх үед тэр нуруун дээр нь гарч, тэр үед хүн бүр ихээр айх мөчөд айцаар нь хооллож эхэлдэг байна. 3. Фунаюрэ. Энэ бол усанд байдаг сүнснүүдийг ерөнхийдөө дууддаг нэр юм. Усан завин дээр эхлээд энгийн нэг манан мэт хурч ирнэ. Дараа нь битүү бүрхсэн манан дундаас гарч ирсэн сүнснүүд амьд хүмүүсийг барьж аван адилхан сүнс болгодог. Мөн заримдаа завны нэг хэсгээс дүүжлэгдэн доош живүүлэхээр оролддог байна. Хэрвээ усанд живэхгүй бол махаар хоололдог лусын дагнуудын зоог болдог. 4. Икирио. Икирио хэмээх үг нь амьд сүнс гэсэн утгатай. Энэ бол амьд хүний биеэс гарч ирсэн сүнс юм. Үхэх шахсан үед ухаан алдаж, аль эсвэл маш их дур хүсэлд ухаанаа алдах тохиолдолд эсвэл асар их уур хилэн үзэн ядалт мэдрэх үед биеэс гарна. Түүхүүдэд хүн яг үхэхийн өмнө нь сүнс биеийг орхиж эргэн тойрноор явж хачин дуу чимээ гаргадаг гэжээ. Мөн заримдаа ийм зүйл хэтэрхий их дурлаж хайрсан үед тохиолдно. Сүнс нь биеийг нь орхиж хаах ол зорчин хайртай хүн дээрээ очоод чихэнд нь сайхан үг шивнэж заримдаа мэдрэмж нь хэр хүчтэйгээс шалтгаалan хайртай хүнээ хөдөлгөж хүртэл чаддаг байна. Гэхдээ ийм зүйлд өртсөн хохирогч сайнаар дуустдаггүй бөгөөд өвчин эмгэг тохиолддог гэжээ. 5. Конаке жижи. Энэхүү үг нь хүүхэд шиг уйлдаг насанд хүрсэн эр гэсэн утгатай. Энэ бол ой модон дунд хаягдаж өгсөн жаахан хүүхдийн сүнс юм. Ой модон дунд зугаалж яваа хүмүүс жуулчдад хүүхдийн уйлах дуу ойртож сонсогддог. Энэ чимээнээр хайж явсан хүмүүс газар өлгийтэй хүүхэд уйлж буйг олж хардаг байна. Хүүхдийг өрөвдсөн хүмүүс ой модон дундор хүүхдийг аваад цааш явдаг. Гэхдээ тэрч явах үедээ тэд хүүхдийг улам хүнд болсоор байгааг мэдэрдэг гин. Дараа нь хүүхдийн царайг харахад харин насанд хүрсэн хөгшөөр байгааг олж хардаг. Гэхдээ энэ үед нэгэнд оройтсон байх бөгөөд хүүхэд улам хүндэрсээр тэднийг алдаг. 6. Кубикажири. Энэ бол оршуулгын газар тасарсан толгой нь эргээд олдох болов уу гэд алхаж явдаг толгойгүй сүнс юм. Харин замдан таарсан ямар ч хүний толгойг тэр идэж орхидог. Мөн маш хурц цусны үнээр ойрхон үнэртэж байвал Кубикажири ирж байна гэсэн үг байдаг аж. 7. Цукумогами. 100 жил болсон юу ч бай, ямар ч эд хэрүүлэл бай, сүнстэй болж орхидог тухай ийм нэрлэдэг.
Сүнстэй хөөхөлтэй, сүнстэй байшин зэрэгч үүнд багтана. Хэрв та ямар нэгэн зүйлийг хэрэглэлгүй удаан хайж мартвал тэр нь хөл гартай болж амьдарч эхэлдэг байна. 8. Нүрикабе. Энэхүү үг нь будсан хан гэсэн утгатай үг. Шөнө оройн цагаар явж буй хүний урд үл үзэгдэх хан гарч ирнэ. Хэрвээ баруун тийш эргвэл баруун, зүүн тийш бол зүүн гээд таныг хаашааж явах гэсэн замыг тань хааж орхино. Тэгээд хэдэн километр газарч байсан хамаагүй холдохгүй байна. Дээгүүр нь давж болохгүй, цохиж унгаачих болохгүй. Тэгэхээр ингээд л дуусаа гэсэн үг. Хэрэв ойрхон модны мөчөр байвал түүгээр цогсноор таны зам чөлөөтэй болно.